Marvel Comics-ийн хамгийн өчрөг дүрүүдийн нэг бол ямар ч эргэлзээгүй Hulk. Энэ удаад бид хүн бүрийн мэддэг Hulk буюу Bruce Banner-ын талаар ярих гээгүй. Олон янзын комик зохиолууд бичигдэхин хэрээр бидний мэддэг дүрүүдийн өөр олон альтернатив хувилбарууд тус зохиолууд дээр гардаг. Тэр дундаа бид Hulk-ийн олон янзын хувилбарыг мэднэ. Ирээдүйд бүх супер баатруудыг хөнөөж дэлхийг захирагч хөгшин хорон санаат Hulk Maestro 2099 оны ертөнцийн жинхэнэ утгаараа мангас шиг хувилбар. Нэг л гიშгэл дээр бүхэл бүтэн гариг сөнөх чадaltaй World Breaker Hulk гэдэл дурдаад дуусахгүй олон хувилбарууд комик дээр бий. Кино болон анимашнэрч бид олон янзын хувилбарыг харсан. Тэгвэл энэ удаагийн ярих Hulk бол дайснаа шууд лидэж орхидог Old Man Logan комикийн Hulk. Marvel-ийн хамгийн алдартай комик зохиолуудын нэг мөн миний хамгийн дуртай комикуудын нэг бол Old Man Logan. Marvel Comics бидний мэдэх Wolverine-ийн хөгшин хувилбарыг өөр ертөнцид бүтээсэн. Тус зохиол 2009 оноос эхэлтэй бөгөөд одоо хүртэл үргэлжиж буй зураг. Энэ хугацаанд хөгшин Logan өс онцондоо хөтлөгдөн олон дайснуудтай тулдаж өөр орон зай цаг хугацаагаар аялаж буугаар гардаг. Харин бидний ярих гэж буй хэсэг бол ердөө эхлэл хэсэг нь байх болно. 2017 онд нээлттэй хийсэн Logan кино хүртэл уг комик зохиолоос санаа авсан бүтээл билээ. Энэхүү комикийн ертөнцид бидний мэдэх ихэнх супер баатрууд үхсэн ба эмх замбраагүй аюултай ертөнц болон уурсан байна. Хөгшин Logan Калифорниад жижиг фермдээ эхнэр хүүхдүүдийн хамт амьдрна. Гэвч хорон санаа Hulk-ийн бүлгэм түүний амьдарч буй тосгоныг захирах ба түрээсийн мөнгө төлөх цаг нь болсон байна. Хорон санаа Hulk-ийн бүлгэм Logan дээр ирж түрээсийн мөнгө нэхэхэд Logan төлөх ямар ч мөнгөгүй гэдгээ хэлв. Тэд Logan-ыг хэмх нүдэж дараа сар мөнгө 2 нугалж өгөхгүй бол гэр бүл нь үххийг анхааруулад орхин яв. Logan гэртээ ухаан ороход түүний хажууд гэр бүлээс нь гадна хөгшин Hawkeye байлаа. Хөгшин Hawkeye сохор хэдиж Logan ямар том асуудалд орсныг хангалттай ойлгохоор байлаа. Hawkeye түнд өөр хот руу ачаа тээвэрлэхтэн туслах ажлын санал тавив. Logan ч ажлын саналыг хүлээн авч маргааш нь тэд замдаа гарна. Тэд замдаа Ghost Rider бүлгэм, шинэ Kingpin, үлэг гүрвлүүд, Red Skull гэд олон дайснуудтай тулдан харамсалтай нь Hawkeye хүж Logan тэдгээр аюулаас зүгтэж чадна. Logan хизээч савраа ил гаргалгүй Red Skull-тай Ахмад Америкийн бамбаатай тулдан ялж Iron Man-ийн хучин өмсгөлийг ашиглан цэргүүдээс цухтаана. Хэрвээ дэлгэрэнгүй сонирхож байвал комикийг нь заавал уншаарай. Logan савраа гаргаж тэдэнтэй тулдахаас татгалзах болсон шалтгаан нь тэрээр дахиж хизээч савраа ил гаргаж хэн нэг гэмтээхгүй гэж өөртөө тангараг өргөсөн байв. Учир нь 50 жилийн өмнө Wolverine Jubilee-гийн хамт Avengers, Shield, Fantastic Four-оос яаралтай дуудлага авах ба бидний мэдэх хорон санаа дайснууд нэгдэж довтолж байв. Энэ үед өөр бүлэг дайснууд Wolverine Jubilee 2-ын байсан газар ирж тэр дорн Jubilee-г алж орхино. Энэ үед зөвхөн мутант дайснууд бусад олон дайснууд нэгдсэн байлаа. Wolverine савраа гаргаж бүгдийг нэг нэгээр нь устгаж эхлэв. Хамгийн сүүлд Bullseye үлдэж Wolverine ч түүнийг хөнөв. Bullseye түүний гарт өгөх үед бүх зүйл буруу байгааг Wolverine мэдрэв. Түүний гарт Bullseye биш Jubilee хэвтэж байлаа. Энэ үед Mysterio гарч ирв. Энэ бүхэн өөрийнх нь illusion байсныг хэлнэ. Wolverine эргэн харахад түүний бүх найзууд X-Men түүний гарт алуулсан байв. Энэ үйл явдлын дараа Wolverine өөрийгөө алахаар олон орлого хийсэн ч түүний эдгэрэх чадвар түүнийг хүссэнгүй. Өөрийгөө устгах чадахгүйгээ мэдсэн Wolverine дахиж хизээч савраа гарахгүй гэж өөртөө ам тамгааг өгөн Logan Wolverine-ийг үгүй хийсэн байв. Аюулаас малтарсан Logan гэртээ мөнгөтэй ирэхэд аимшигтай зүйл тохиолдсон байв. Hulk бүлгмийнхэн аль хэдийн гэр бүлийг нь хөнөөсөн байлаа. Энэ үед Logan-ы уур хилэн дээд зэгтээ хүрч түүний дотор зөвхөн ус хонзон л үлдэв. Тэрээр ч Logan байха болон Wolverine дахин амилж савраа гаргав. Бүлгмийн гишүүдийг бүгдийг нэг нэгээр нөнөөсөн ч түүний ус хонзон үл харагдана. Бүх гишүүдийг устгасны дараа түүний тулдах хамгийн том дайсан энэхүү бичлэгний сэдэв Bruce Banner байлаа. Bruce Banner-ийн Hulk-аас гадна түүний гэр бүлийн гишүүд бүгд дайснаа буюу хүний махаар орлогч байв. Logan Bruce-ийн байгаа газар очиход Bruce ачаа хооллоод сууж байв. Logan түүний нүдэн дээр гэр бүлийн гишүүдийг нь бүгдийг нь хөнөөсөөр байв. Гэвч Bruce түүнийг чимээгүй байхыг шаардсан. Үгүй бол хүүхэд зэрхийг хэлв. Хөгшин Bruce хүнд өрхтөөгөө гарч ирэх ба Hulk-ийн хүч чадал нь хүнд өрхтөө байсан ч биед нь үлджээ. Тэд хоорондоо тулдаж Logan түүнээс яагаад гэр бүлийг нь хөнөөснийг асуухад Bruce газрын эзэн эсрэг дүр байхаас залхсан тул өөртөө тулдах хэн нэгнийг олж түүнийг хөнөөхийг хүссэнэ хэлв. Тиймээс өөрийн хамгийн том дайсан Wolverine-ийг дахин сэрээхийг хүссэнэ илэрхийлв. Тэд үргэлжлүүлэн тулдаж хүнд өрхтөө хөгшин Hulk-ыг Logan нэвцүүлв. Энэ үед Bruce Banner-ийн жинхэнэ төрхийл болж Hulk болон хувирв. Hulk шууд Logan-ыг хазан цаашлаад бүр түүнийг идэж орхив.
Халк логиныг эзнээс 12 цагийн дараа Халкийн гиз эвгэрхэж эхлэв. Энэ үед Халк буруу зүйл хийснээ угаарав. Логин түүний гизсийг хуваан дотроос нь гарч ирэв. Халк түүний идэрх чадварыг дэндүү дутуу үнэлсэн байлаа. Ингэж хүний махаар хооллогч хорон санаад Халк өгчээ. Энэхүү үгэл нь Marvel Comics-ийн түүхэн дэх хамгийн харгас эрсгийн үглүүдийн нэг байв. Харин гэр бүлийнхээ өшөөг авсан Логины адал явдал үүгээр дуусалгүй цааш үргэлжлэн олон бүлгүүд гарсан юм. Энэхүү зурвал үргэлжлэх хугацаанд сайн муу төрөл бүрийн зохиолууд өрнөж олон янзын дүрүүдийн өөр хөвлөрүүдийг гаргасан сонирхолтой комик билээ. Хэрвээ танд сонирхолтой санагдсан бол комикийг нь заавал уншаарай. Уг комикоос идэвхсэн 2017 оны Логинч маш чанартай бүтээл болж чадсан. Гэхдээ энэхүү комик зохиолоор хийсэн гэхээс илүү ердөө санаа авч хийсэн тул өөр зохиолтой гэдгийг санаарай. Манай бичлэг таалагдсан бол лайк дараарай. Pop соёлтой холбоотой өөр олон сонирхолтой бичлэг үзхийг хүсвэл subscribe дараарай. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая.